Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон найз нөхдөс нь танд зориулан хүргэж байна. Би та бүхэнд хоёр ишлэлийг хуваалцахыг хүсэж байна. Энэ бол Ром 14:12 болон Иохан 3:18, Ром 14:12 дээр хүн бүр итгэгч бай, үл итгэгч бай. Хүн бүр шүүлтийн өдөр болоход Бурхны өмнө очиж түүний өгсөн амьдралын талаар тайланг тавих болно гэж хэлсэн байна. Зургтаа үзээд сууж байгаа эсвэл энд ирсэн байгаа ч хараахан Бурханд үйлчлэн гэж шийдвэр гаргаагүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд та нэг л өдөр Бурхантай нүүр тулан уулзах болно шүү гэж хэлмээр байна. Та тэрнийг байдаг гэдэгт итгэдэгч вэ, итгэдэггүйч вэ, танд хандан хэлэхэд тэр бол байдаг юм шүү. Хэрвээ би таны оронд байсан бол тэр байдаг гэж л би бодох байсан. Хэрвээ би Бурхан байдаг гэж буруугаар бодоод бүхий л чадлаараа амьдарч хийх бүхнээ хийчгээд амьдралынхаа төгсгөлд Бурхан байдаг юм байна гэдгийг олж мэдэх юм бол би юу ч алдаагүй байх болно шүү дээ. Тэр ч байтугай өөр нэгэн агуу чиглүүлэгч надад байсаар байх болно. Харин Бурхан байхгүй гэж итгээд тэрэнд үйлчлэлгүй амьдралаа дуусгаад эцэст нь Бурхан байдаг гэдгийг олж мэдэх юм бол илүү их харамсалтай байх болно шүү дээ. Амин. Энэ бол маш энгийнээр ойлгох гэсэн арга шүү дээ. Гэхдээ л би хэрвээ та байсан бол хизээш гашуудан гомдож шүдэ хаврах сонголтыг авахгүй байх байсан. Тэгэхээр залуучуудаа хинч тамийн талаар ярихыг хүсэхгүй гэдгийг би мэдж байна. Гэхдээ би та нарт нэг зүйлийг хэлье. Бурхан тамийн талаар ярьсан юм шүү. Тийм ээ. Иесус диважингаас илүү тамийн талаар их ярьсан юм. Тэгэхээр та энийг мэдэх үү, мэдэхгүй юу? Юу гэхээр би ихэнхдээ Бурханы сайн сайхныг хүмүүст ярьж, энэ нь ч тэднийг гэмшил рүү хөтөлдөг. Энэ бол туйлын үнэн зүйл. Гэхдээ би танарт нэг зүйлийг хэлмээр байна. Бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Харин бид Бурханы сайн сайхныг хүмүүст заах хэрэгтэй бөгөөд хэрвээ хүмүүс тэр даруй зөв шийдвэр гаргахгүй бол нөгөө талаас нь ярих хэрэггүй. Ойлгож байна уу? Хэрвээ би танарт Бурхан хүн бүрийг хайрладаг, тэр бол нэгүүлсэнгүй уучлалдаг, бас сайхан сэтгэлтэй гэж хэлвэл та нар лав чангаар алга таших байх. Хараа л та. Та нар аль хэдийн алга ташиж байгаа шүү дээ. Тэр бол сайн, тэр нэгүүлсдэг, өршөөдөг, сайн ханддаг. Харин Библи зөвхт нэг нь арайхийн аврагдах юм бол зөвхт биш хүмүүст юу тохиолдох вэ гэж хэлдэг. Тиймээс би зүгээр ч нэг энэ ишлэлийг авсан юм биш. Би сайн мэдээ рүү эргүүлмээр байна. Учир нь энэ бол Бурхан гэж хинбэ гэдгийг мэдхэд туслах ишлэл гэж би үнэхэр хүчтэй мэдэрч байна. Тиймээс би энэ дэлхийд даяар хүмүүст хандан бидэнд хэр их цаг хугацаа байгааг мэдэхгүй шүү дээ. Тиймээс Бурханд зүрх сэтгэлээрээ тэр хинбэ гэдгийг таньж мэдээж та ингэх юм бол хизээч харамсахгүй шүү гэж би хэлхийг хүсэж байна. Бурхангүйгээр би юу хийж чадхаа хэлж мэдэхгүй байна. Харин Иохан 3:18 дээр нэгэн сайн мэдээ байна. Тэр бол аврагдсан хүмүүс, Иесус Христийг аврагч гэж хүлээн авсан хүмүүс, Библиэлд тэрэнд итгэсэн хүмүүс гэж хэлсэн. Та нарын хэн нь тэрэнд итгэдэг вэ? Гайхалтай. Тэрэнд итгэдэг хүн ойлгож байна уу? Жинхэнэ итгэгч хүн нь тэрнээс зуурдаг, итгэдэг, тэрнийг түшдэг. Хүн ялагдахгүй. Тэрэнд итгэдэг хүн яллагдахгүй. Шүүлтийн өдөр нь бидний хувьд тэс өөр байх болно. Бид авралынхаа төлөө хизээч шүүгдэхгүй бөгөөд бид аль хэдийн итгэсэн учраас Бурханы нэгүслийн улмаас бүх зүйлдээ аюулгүй байх болно. Шүүлтийн өдөр хүн бүр өөрийнхөө хийсэн зүйлийн улмаас яллагдаж аль эсвэл шагнал авах болно. Тэр бол өөр цаг хугацаа. Би хувьдаа тэнд очиод анал цэцэрлэгийн хөгчиг байхыг хүсэхгүй байна. Харин коллежийн профессор шиг. За эсвэл өөр хэн нэгэн шиг итгэлтэй, зоригтой байхыг хүсэж байна. Бас амар тайван байхыг хүсэж байна. Би үнэхээр энийг хүсэж байна. Тэрний дотор ямар ч ял байхгүй. Хэрвээ та итгэгч бол та яллагдахгүй. Тэрэнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы царийн ганц хүүгийн нэрэнд итгээгүй юм.
Тэр хүн Иесус Христэд итгэл найдвараа тавихаас татгалзсан учраас тэр хүн яллагдсан юм. Эдгээр өдрүүдэд та өөрийнхөө итгэлийг хаан тавьмаар байна? Банкнд уу, тэтгэврийн санд уу, найзуудтай юу, эсвэл өөртөө юу? Эдгээр зүйлсүүд ч гэсэн найдвартай биш. Би та нарыг гомдоохыг хүсэхгүй байна. Гэхдээ би хизээч итгэлээ өөртөө тавьж чадахгүй. Яагаад гэвэл заримдаа би өөрөө ч шоконд ормоор зүйлсийг хийдэг юм. Хизээ нэгэн цагт та би ийм зүйл хийсэндээ үнэхээр итгэж чадахгүй байна. Би тийм үг хэлсэндээ итгэж чадахгүй байна. Би тэгж хандсандаа үнэхээр итгэхгүй байна. Би тэрийг хийсэндээ итгэж чадахгүй байна. Ийм зүйл танд болж ирсэн үү? Тийм учраас би өөртөө бүрэн дүүрэн итгэж болохгүй байна гэдэгт суралцсан юм. I cannot believe I acted like that. I cannot believe I did that. So I've learned that I can't even really fully trust me. Харин бид итгэлээ Бурхны нэрээр тавих ёстой. Итгэл найдвараа банкн дахь дансандаа битгий тавь. Итгэл найдвараа Бурханд тавь. Би бол би. Харин тэр бол эхлэлгүй бас төгсгөлгүй. Бурхан төрөөгүй бас үхэхгүй. He's without beginning and without end. God wasn't born and he can't die. Тэрэнд эцэг их байхгүй. Тэр бол тэр хинт ч юунд ч найддаггүй цорын ганц хүчрхэг нэгэн бөгөөд тэр өөрөө өөрийгөө хангадаг. Иесус усан дээгүүр алхан дагалдагч нар руугаа очиход дагалдагч нар айдаг. Дагалдагч нар нуурын голд завтайгаа байсан бөгөөд Иесус усан дээгүүр алхаж ирсэн. Ах, тэнд сүнс байна гэж утсан. Харин Иесус та нар юунд айгав? Би байна гэж хэлсэн. Би энэ хэсэгт их дуртай. Та айдас мэдрэх юм бол тэр энд байна. Иесус энд байна гэж хэлээрэй. I love that. Anytime that fear comes against you. Өглөө босонгуудаа хөлөө шалан дээр тавихаас өмнө хэсэг хугацаа гаргаад тэр энд байна. Тэр яг одоо надтай хамт байна. Тэрний бүх зүйл энэ өдөр надад хэрэгтэй. Тэр энд байна гэж хэлээрэй. Өнөө орой би та бүхэнд таны юу хийх ёстой, эсвэл юу хийх ёсгүй талаар номлох гээгүй юм шүү. Эдгээр зүйлсийг заах нь бас сайн хэрэг л дээ. Гэхдээ эдгээрийг би өөр цагт заана. Харин өнөөдөр би та нарт тэр хий юм бэ гэдгийг таньж мэдхэд л туслахыг хүсэж байна. Тэр бол таны эсрэг биш, харин таны төлөө нэгэн. Тэр танд хайртай. Тэр таны амьдралд сайн зүйлийг төлөвлөсөн байгаа. Тэрний хувьд засч залруулж өгөхдөө дургуйцах ямар ч буруу зүйл таны амьдралд байхгүй. Библиэд бүх зүйл тэрний дотор тэрүүгээр байдаг гэж хэлсэн. Бохирдож муудсан бүхий л зүйлстэй энэ дэлхийг яг юу тогтоон барьж байна вэ? Стресс дарамтын хажуугаар энэ нь том зүйл байдаг хаа гэж би боддог. Харин энэ бүгдийг Бурхан хамттан тогтоон барьж байдаг. Тэнгэрт хэн нарыг тогтоон барьдаг вэ? Доошоо унаж биднийг шатаачхалгүй юу тэрнийг барьж байдаг вэ? Нэг өдөр нар бүхэлдээ бууж ирээд маш халуун болчихвол хэн тисчүүлдэх вэ? Ийм байдлаас юу хамгаалж байгаа юм бэ? Энэ талаар бодоод үзээрэй. Хэрхэн бүх зүйлс хамтдаа хөдөлгөөнд оршиж байдаг вэ? Миний хувьд энгийн нэгэн эсүүд далайн иргэн наран шарлагын газар бөөгнөрч хоримтлагдаж байснаа аажимдаа сармагчин болоод тэгээд л бид нар бий болсон гэж итгэхээс арай илүү зүйлийг бид ойлгох хэрэгтэй санагддаг юм. Тэгэхээр би нэг зүйлийг ойлгодог юм. Хэрвээ бид хүн дүрст сармагчингаас үүссэн бол яагаад одоо хүртэл хүн дүрст сармагчингууд байсаар байгаа юм бэ? Тэд яагаад хувьсан өөрчлөгдөхгүй байгаа юм бэ? Зарим нь хувьслаас үлдчихсэн болов? Хэрвээ тэд үлдчихсэн бол тэд нар ууртай байгаа гэдэгт би мөрөөцөхөд ч бэлэн байна. Миний хувьд шашингүй үзэлтэн байх нь Бурханд итгэхээс илүү их итгэл шаарддаг юм шиг санагддаг. Шашингүй үзэлтэн байхад маш их итгэл хэрэгтэй болдог гэх гээд байна л да. Хүмүүсээ би та нарт нэг зүйлийг хэлье. Та Бурханд хандан маш ийдгээр ариун сүнсээрээ та намайг тусалсанд баярлалаа. Миний дотор амьдрдагт танд баярлалаа. Намайг хайрладагт, уучилдагт, бас миний найз байдагт танд баярлалаа гэж хэлж болно. Тэгээд та гэрээсээ гараад хүч чадал өгч Христийн дотор бүхнийг хийж чадах болно гэж итгэж болно. Бурхан биднийг амар тайван байлгах ойлголтыг бидэнд өгдөг. Тэрж байтугай бид өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй үед ч тэр биднийг өөртөө болон бусдад туслахын тулд тусалсан хэвээрэл байдаг. Тиймээс Бурхан бидний амьдралд ургац өгч бид өөрсдийнхөө асуудлыг шийдэх боломжтой болдог. Ийм ч учраас бид өөрсдийгөө засч залруулах гэж хамаг цагаа өргөх нь мунхаг хэрэг болж байгаа юм. Би Еврей 1:3-т их дуртай. Тэр бүхнийг тогтоон барьж, хадгалж, хамгаалan орчлын ертөнцийг хөдөлгөж байдаг.
Хөөх, энэ бол зүгээр ч нэг зүйл биш. Энэ бол зүгээр л таталцлын хүчээр бий болж байгаа зүйл биш юм. Тэгэхээр таталцлын хүч хаанаас бий болж байгаа юм бэ? Оросын нэгэн сансрын нисгэгч сансарт нисээд хүлгийн цонхороо хараад бурхан байдгүй юм байна. Учир нь тэр харагдахгүй юм штэ гэж хэлснээр шашингүй үзлийг баттгсан юм. Гэхдээ тэр харагддаггүй таталцлын хуулинд итгэдэг нэг юм шүү дээ. Би цахилгаан гүйдлийг хараагүй. Гэхдээ би энийг ашиглаж байгаа гэдгийг л мэднэ. Би амьсгалын системийг ойлгодоггүй. Гэхдээ би яг одоо амьсгал авах, гаргах үйл явцад оролцож байна шүү дээ. Амен. Та бурхныг харж чаддгүй учраас л итгэдэг гэж үү? Хэрвээ та яг хүүхчиг итгэлээр нүдэ нээгээд харах юм бол тэрний энд тэндгүй явж байгааг харж эхлэх болно. Би хавар болгон бурхныг хардаг. Бүх зүйл өгөж харж исэн, навч байхгүй, амь амьдрал байхгүй байснаа 1-2 7 хоногийн дотор бүх зүйл цэцэглэж нахиалан навч гарч ногоон болдог. Тийм ээ, байгаль дэлхий. Ийм зүйл хаанаас бий болдго юм болоо? Эцсийн эцэст та бурхан л энэ бүхнийг хийдэг юм байна гэж хэлэхээс өөр зүйл хэлж чадахгүй. Бүх зүйлийн эхэнд бурхан. Тэр бол альфа бас омега, эхлэл ба төгсгөл. Юу гэж энэ хоорондох бүх зүйл бол бидний бурхан эзэн болох тэр юм. Би Библийн хэлсэнд их дуртай. Энэ бурхан бол бидний бурхан. Тэр бол таны бурхан. Тэр бол зүгээр нэг бурхан биш. Тэр бол бидний бурхан. Миний ярьж байгаа энэ бурхныг таньж мэдхийг хүсэхгүй байна гэж үү? Тэрнийг таньж мэдэхдээ сэтгэл хөдлөхгүй гэж үү? Би сайн мэдэхгүй байна. Би энэ 7 хоногт энэ дэлхий дээр тогтохын төлөө залбираарай. Учир нь миний сэтгэл их хөдөлж байна шүү. Бурхан бол гайхамшиг. Тэр бол тааварлашгүй. Та тэрнийг харахгүй байж болно. Гэхдээ тэрний хийсэн ажлын үр дүнг та хаасайгүй харж чадна. Тэр бол улаан тэнгисийг хуваасан бурхан. Тэр бол цүлд өдөр болгон маанаг өгч байсан бурхан. Тэр талхаар тэнгэрээс бороо оруулсан. Тэр бяцхан хүүгийн өдрийн хоолоор 5,000 хүнийг хооллосон нэгэн. Би бурхныг цаг үргэлж хардаг. Жойс Майер үйлчлэлийн дансанд мөнгө тогтмол орж ирэх үед миний бодож байгаагаас ч илүүгээр бүр хэрхэн тоолохыг ч мэдэхгүй тийм ихээр орж ирэх үед би бурхныг хардаг. Би хийж байгаа зүйлээ хэрхэн хийж байгаа талаар хэлэх үг алга. Харин энэ бүгдийг бурхан хийж байгаа л гэж хэлхийг хүсэж байна. Өөр зүйл хэлэх боломж алга. Эзэнтэйгээ хамт байхаар өөрийн гэрлүүгээ буцсан Орал Робертс пастор маш олон номлол хийсэн бөгөөд хизээч битгий бууж өг гэдэг номыг олон жилийн өмнө бичсэн юм. Тэр номондоо тэрээр галтай зууханд байгаа нэгний талаар өгүүлдэг. Хэрвээ та Даниэл номыг мэдэх юм бол Даниэл галтай зууханд хаягддгийг мэдэх байх. Мөн Шадрах, Мешах, Абедnego нар мөн л хаягддаг. Яагад гэвэл тэд хорон муу хааныг хүндэлж мөрөхөөс татгалцсан юм. Бурхан бидэнд зөвхөн тэрэнд л мөрөг, өөр бусад зүйлд битгий мөрөг гэж хэлсэн. Өөрийн үйлчлдэг бурхныхаа оронд тэрэнд мөрөхгүй бол галтай зууханд хаяна гэж хаан хэлсэн. Тэд хаанд мөрөхөөс татгалцсан учраас мэдээж хэрэг хаан тэднийг галтай зууханд хаясан. Библиэлд зуухыг өмнөхөөс 7 дахин илүү галалсан гэж хэлсэн байдаг. Надад нэг зүйл их сонирхолтой санагдсан. Ягаад гэвэл тэд бууж өгөөгүй. Тэд зөв шийдвэр гаргасан. Заримдаа та зөв зүйлийг хийх үед 100 хурлынхаас илүү халуун болдог. Тиймээс л та би энийг ойлгохгүй байна. Би зөв зүйл хийсэн шүү дээ. Гэтэл энэ байж байгааг гэсэн байдалтай болдог. Бурхан намайг үйлчлэл рүү дуудаж байгааг мэдрэх үедээ би бүтэн цагийн ажилтай байсан. Дээвч бас бүтэн цагийн ажилтай байсан. Бидэнд мөнгөөр хачаадаг асуудал тэгэхэд байгаагүй. Бид 11% өргөх талаар суралцсан байсан. Энэ зүйлийг Дэв баг байхдаа заалгаж тэр байнга 11% өргөдөг байсан. Ойлгож байна уу? Бидэнд мөнгөөр гачигдаж дутагдах асуудал байгаагүй. Тэгээд Бурхан эхлээд надтай ажлаас гарах талаар ажиллаж эхэлсэн. Яагад гэвэл надад ерөөсө цаг байгаагүй. Би юу ч мэддэггүй байсан. Бурхан намайг заа гэж дуудсан бөгөөд би өөр юу ч мэдэхгүй байсан. Би бас 3 хүүхэдтэй байсан. Би чөлөө аваад Библийн сургуульд явах боломжгүй байсан. Гэхдээ би суралцах хэрэгтэй байлаа. Бурхан намайг дуудсан учраас миний амьдралыг зохицуулж суралцах боломж өгнө гэдгийг би мэдэрсэн. Би хангалттай их үг судалж бидний асуудал бүрт өгөх хариулт тэнд байна гэдгийг харж улам бүр үгийг ухаж суралцахад надад цаг их хэрэгтэй байсан юм. Тиймээс л Бурхан намайг ажлаасаа гар гэж хэлж байсан байна гэж би мэдэрсэн. Тийм болохоор би ажлаасаа гарсан. Энэ бол дуулууртай байдал биш, бүр золиос байсан юм. Тэгээд би ажлаасаа гарч хагас цагийн ажилд орсон. Харин одоо би эргээд харвал энэ их хөвгөлтэй санагддаг. Ягаад гэвэл би Бурханд хагас цагаар дуулууртай байсан. Хагас дуулууртай байдал.
Юу гэж Бурхан хизээч ийм байдал сэтгэл хангамжтай байдаггүй. Би сайн ажилтан байсан, шаргуу ажилласан. Би байнга л албан тушаал дэвшдэг байсан. Би энэ бүгдэд таалагддаг байсан. Би хагас цагийн ажилд орсон. Гэхдээ халагдчихсан. Юу гэхээр би тэр үед үнэхээр ёр бусын муу байсан. Би юунд л хүрэн урчхан. Би тооцооны машиныг эвдсэн. Яг л хар давсан зүүчиг байсан. Тийм болохоор би нэг их цаг алдалгүйгээр Бурхан намайг үнэхээр ажил хийлгэхийг хүсэхгүй байгаа юм байна гэж ойлгосон. Гэхдээ би нэг зүйлийг ойлгохгүйсэн бөгөөд хэрхэн энэ дэлхий дээр амьдарч төлбөр тооцоогоо хийх юм бэ? Хэрхэн үйлчлэл хийхээ үнэхээр ойлгож чадахгүйсэн. Тиймээс би бодлоо. Тийм ээ, би үнэхээр энэ золиосыг гаргасны дараа за альвэ. Би ийм зүйл золиослж шийдвэр гаргавал Бурхан манай санхүүгийн амьдралд ямар нэгэн гайхамшигтай зүйл хийх болно. Бид урд өмнө байснаас илүү зүйлтэй хийх болох болно. Бурхан миний дуулууртай байдлыг шагнах болно гэж ирээд л би бодлоо. Та нар байна уу? 6 жилийн турш би сар бүр бид Бурханы гайхамшигыг харсан. Шуудангийнхаа хайрцагыг шалгахдаа би маш их түгшиж, хөлмөн салгандаг байсан. Би хизээч төлбөрөө хугацаанаас нь хоцроогоогүй. Цаг үргэлж Бурхан хангадаг байсан. Харин би та нарт нэг зүйлийг хэлье. Тэдний хэлдгээр би цаг үргэлжил усан булганд болтлоо түгшчихсэн байдаг байсан. Та ингэдэг эсхийг би мэдэхгүй. Гэхдээ ийм зүйл болдгийм. Тиймээс л бид энэ үгийг хэрэгэлдэг баг. Өөрөөр хэлбэл би үнэхээр их айдаг байсан. Хүүхдүүдийнхээ ихэнх хувцас хэрэглэл болон бусад хэрэгцээтэй зүйлсээ бид агуулгах чөлөөлөх худалдаа болон урамшуулал зэрэгээр авдаг байсан. Өөрөөр хэлбэл би урамшуулал ашиглахаа юур алгасдаггүй. Байнга л тэрнийг ашигладаг байсан. Яг үнийг хэлэхэд байнгын ачигдлаасаа болоод би үнэндээ ядарч байсан. Бурхан минь яагаад вэ? Яагаад? Би ойлгохгүй. Таны хий гэсэн зүйлийг би хийсэн шүү дээ. Бид өмнө хизээч байгаагүйгээр хүнд хэцүү байдалд орчихлоо шүү дээ. Миний байдал нэг л иймэрхүү л байсан. Энэ зүйл хэн нэгэнтэй холбогдож байна уу? 100 өмнөхөөсөө 7 дахин илүү их халуун болсон. Гэхдээ би шийдвэр гаргасан. Тэр бол би эргэж буцаагүй, харин улам бүр зуурч Бурхан юу хийхийг харахыг хүссэн шийдвэр байсан юм. Шийдвэр гаргаж байснаа би санаж байна. Хэрэг хизээч юу ч өөрчлөгдөхгүй байхад ч бид 11% болон танд өгөх ёстойгоо мөн өгч мөн хэн нэгэн биднээс гуйсан бүхий л зүйлийг хийж өгөх шийдвэр гаргаж байснаа санаж байна. Тэгээд л мэдээч хэрэг аажимдаа асуудлууд цэгцэрч эхэлсэн. Тийм ээ, заримдаа 100 өмнөхөөс 7 дахин халуун болдог. Хаан 100 руу хараад байзараа бид 100-нд 3 хүнийг хайсан. Тэр бүгдээрээ хүлээтэй байсан боловч одоо тэд мөн дөрүүлээ хүлээсгүй байгааг харлаа гэж хэлсэн юм. Би энэ хэсэгт их дуртай. Тэд 100хан дотор хүлээснээсээ салсан. За альвэ та нар намайг сонсож байна уу? 100хан дотор тэд хүлээснээс гарч чөлөөлөгдсөн. Харин дөрөв дэх хүн хэн байсан бэ? Тийм ээ, тэр бол Есүс байсан. Тиймээс Орол Робертс нэгэн зүйлийг хийсэн бөгөөд энэ нь тэрний хийсэн хамгийн агуу ажлуудын нэг байж магадгүй. Би энэ бүх зүйлийг уншихгүй. Учир нь энэ бол 3 хуудас урт зүйл юм. Таныг ч гэсэн унтуулахгүй байх гэдэгт би итгэлтэй байна. Харин тэрээр Библийн бүх номыг судалж, Библиэд дэх ном бүрээс Иесусыг олж харсан байна. Энэ үнэхээр гайхалтай зүйл. Бидэнд ч гэсэн гэрчлэл байдаг. Магадгүй бид гэрчлэлээ сэргээн гаргаж ирэх цаг гаргах ёстой байхаа. Тэгээд таны өмнө бас ярих хэрэгтэй байх. Энэ бол номын дэлгүүр рүү орсон Евдей гэрийн гэрчлэл бөгөөд тэр миний ширээг тогссон юм. Тэгээд тэрэн дээр байсан миний номыг аваад ёжтойхон нэмсэглээд номыг нээж хэрвээ ч өнөөдөр энэ номыг уншиж байгаа бол энэ нь таныг хайрладаг Бурханы улмаас бөгөөд танд зориулсан үг, таны амьдрал зориулсан төлөвлөгөө тэрэнд байгаа гэж бичигдсэнийг уншсан юм. Тэгээд тэрээр энэ номыг уншиж байгаагаа Евдей их нэртэй мэдэгдэхийг хүсээгүй учраас гэртээ номоо нуусан. Тэгээд номоо уншиж эхэлсэн байна. Тэрний сэтгэл зүрхэнд маш их хүрсэн бөгөөд би байнга тайлбар Библиэс иш татаж байгааг тэр анзаарсан байна. Тэгээд явж тайлбар Библийг авчээ. Номоо нууцаар уншсаар байжээ. Нэг өдөр тэр эхнэртэй баригдсан байна. Эхнэр нь ч мөн нууцаар Библийг уншдаг байж. Энэ түүхийг би товчлие. Тэр ингэж гэрчлэн бичжээ. Энд байгаа бүх номноос би Иесусыг олж харж байна. Бидний хүлээж байсан аврагч Месиа энд байна. Тэр ном бүрт байна. Юу гэж өнөөдөр маш олон хүмүүс Бурханыг хайж байна. Итгэх хэсгээ шийдэж чадахгүй байна. Яагад гэвэл тэдний хүссэн зүйлийг Бурхан хийхийг хүсэж байгаа учраас тэд Бурханы ажлыг олж харахгүй байна. Харин тэд Бурхан ажиллаа хийж байгааг олж харж Бурханы ажиллахгүй байгаа зүйлийн талаар гомдлохоо зогсоох хэрэгтэй.
Тэгэхээр би өнөөдөр өглөө босох үед миний толгой өвдөжсэн. Заримдаа та нар байгаа зүйлсээ талаар гомдлох үе байдгүй. Харин би ингэж утсан. Байцаарай. Би явж чадчих штэ. Бидэнд байгаа зүйлийнхээ талаар хийж чадж байгаа зүйлдээ бид талархах байх. Бид талархалтай байх хэрэгтэй. Харин бидэнд байхгүй зүйлийнхээ төлөө байн гомдлохоо болох хэрэгтэй. Учир нь бидэнд байхгүй зүйлсээс байгаа зүйл нь хамаагүй их юм. Бидэнд юу ч байхгүй байсан ч тэр бидэнд байна шүү дээ. За тэгэхээр дөрөв дэх хүн хэн байсан бэ? Эхлэл номонд тэр бол эмэгтэй үр удам гэж хэлсэн. Египтээс гарсан номонд дээгүүр өнгөрөх баярын хураг. Левит номонд тэр бол тэргүүн тахилагч, тооллогод тэр өдрөөр гардаг үүлэн баг нь, шөнөөр гардаг галан баг нь байсан. Цүлд тэдний эргэн тойронд байж тэднийг дагуулдаг зүйл хэн байсан бэ? Энэ нь зүгээр нэг үүлэн баг нь байсан уу? Үгүй ээ. Энэ бол Бурхан тэдний эргэн тойронд байсан юм. Хэн таны эргэн тойронд байж таныг дагдаг вэ? Тохиолдож болох маш олон зүйлээс таныг хэн аварч тэр зүйлсүүд танд тохиолддоггүй вэ? Бурхан тантай хамт байгаа. Тэр таныг хизээж орхихгүй, хизээж хаяхгүй, таныг халамжлах болно гэж амласан. Мөн танаас нууцаар ямар нэгэн зүйлс тохиолдсон ч гэсэн хэрвээ та тэрэнд итгэсээр байвал тэр бүхий л зүйлсийг сайнаар эргүүлэх болно. Дуулалд бол тэр хончин, сургаалт үгс болон номлогчийн үгсэд тэр бол мэрэгэн ухаан, Соломоны дуунд тэр бол хайрт минь бидний сүт залуу. Исая номонд тэр бол амар тайвны ханхүү. Иремьяд бол зөвхт байдал. Залуучуудаа хэрвээ та нар шинэ гэрээг уншсан бол их сайн байна. Матай номонд тэр бол аврагч, Марк номонд тэр бол гайхалтай ажилтан, Лук номонд тэр бол хүний хүү, Иохан номонд тэр бол бурхны хүү, Үйлс номонд тэр бол ариун сүнс, Ром номонд тэр зөвтгөгч. 1 ба 2 дугаар Коринтод тэр бол ариун сүнсний бэлэг. Галат номонд тэр бол хуулийн хараадас золигч, Эфес номонд тэр бол Христийн нууцдах баялаг. Филиппой номонд тэр бол бидний хэрэгцээг хангагч бурхан. Колосай номонд тэр бол бурханы биедэх бүрэн бүтэн байдал. 1 ба 2 Коринт тэр бол удахгүй ирэх бидний хаан. 1 ба 2 Тимотод тэр бол бурхан ба хүний хооронд зуучлагч. Тит номонд тэр бол бидний итгэмжит пастор. Филимон номонд тэр бол бидний ахаас илүү найз. За одоо цөөхөн зүйл үлдлээ. Та нар эдгээрийг бичиж авмаар байгаа зү. Тэгэхээр бурхан гэж хэм бэ? Бидний үйлчлээд байгаа бурхан хин юм бэ? Еврей номонд тэр бол мөнхийн гэрээний цус. Яаков номонд тэр бол агуу эмч. Итгэлийн залбирлаар бидний өвчнийг эдгээдэг юм. 1-2 дугаар Петр номонд тэр бол бидний ахлах хончин бөгөөд мөхөшгүй алдрын титмийг өмсөн гарч ирэх ахлах хончин. 1-2-3 дугаар Иохан номонд тэр бол хайр. Юда номонд тэр бол 10,000 тэнгэр элчээ дагуулan ирэх эзэн юм. Илчлэлт номонд тэр бол эддийн эзэн. Хаадын хаан. Альвэ бурханд талархал өргөе. Бурхан гэж хэм бэ? Тэр бол танд хэрэгтэй бүх зүйл. Цаг мөч бүц та тэрэнд хэрэгтэй. Хэрв та бурхныг хэн гэдгийг мэдэх юм бол тэрний зан чанарыг таньж мэдэх юм бол мөн танд зориулсан бүхий л амлалтуудыг мэдэх юм бол та тэрнтэй хувьчилсан харилцаа тогтоохыг хүсэхгүй гэж юу? Олон Христэд итгэгчдийг Христийг хүлээн авсан хүмүүсийг хараахан шийдвэр гаргаагүй байгаа олон хүмүүс ажиглан харж байгаа шүү. Би ч гэсэн та нарт энэ боломжийг өгөхийг хүсэж байна. Хэрвээ таны бүх гэм нүгэл уучлагдсан гэдгийг мэдэх юм бол Хурганы амийн номонд бичигдсэнийг мөн та энэ дэлхийг орхих мөнхийн улс руу явхаа мэдэх юм бол мөн та хамгийн сайн зүйлтэй байхыг хүсч байвал хизээч таныг орхиж хаяхгүй ойр дотны найзтай байхыг хүсвэл хэрв та амар амгалан хүсэж байгаа бол би танд нэг зүйл хэлье. Та зүрхээ нэгээд Иесус Христийг таны гэм нүглийг уучлсан цорын ганц итгэл найдвараа болгон хүлээн аваарай. Тэгээд өнөөдрөөс эхлэн ирээдүйн амьдралынхаа сайн хамтрагч найзаа болгоорой. Таны зүгээс хийх хэрэгтэй ганц зүйл бол итгэх юм шүү. Хэрвээ та өнөөдөр Бурхны цорын ганц хүү Иесус Христэд итгэж тэр үнэхээр миний хийсэн буруу бүхний төлөө төлөөсийг төлж гмийн төлөө нас барсанд итгэж байна. Тэр надад хайртай. Тэр миний оронд нас бараа зогсохгүй. Тэр өхлөөс амилсан гэдэгт итгэж байна гэж хэлээрэй. Хэрвээ та нар итгэж гимшихэд бэлэн байгаа бол гимшин гэдэг нь мэдээж хэрэг бурхны тусламжтайгаар гимээсээ бүр өмсөн эргэж өөр чиглэл алхахыг хэлж байгаа юм. Хэрвээ бэлэн байгаа бол өнөөдөр та надтай хамт энэхүү энгийн залбирлыг хийж болно. Тэгээд таны цоо шин амьдрал эхлэх болно. Хэрвээ та хүсэж байгаа бол яг одоо надтай хамт залбираад яагаад болохгүй гэж би өгүүлбэрээр нь залбирах болно. Та нар намайг дагаад чангаар хэлээрэй гэж хүсэж байна. Бурхан Аава, би танд хайртай. Иесус бол таны хүү гэдэгт би итгэж байна. Би гимтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би гимшиж байна. Та намайг уучлаач. Иесусээ, та миний амьдралд орж ирээч.
Та миний төлөө нас барж үхлээс дахин амьдсан гэдэгт би итгэж байна. Иесус ээ, би одоо таныг хүлээн авч байна. Мөн би өөрийнхөө амьдралыг танд өгч байна. Намайг байгаагаар минь хүлээн авч миний гмийг уучлсанд мөн надад цоошин амьдрал өгсөнд баярлалаа. Иесусийн нэрээр амен. Тэгэхээр та нарын зарим нь арай ийм энгийн зүйл биш байлгүй дээ гэж бодож байгаа. Тийм ээ. Та юу гэж? Аврал бол үнэхээр энгийн зүйл боловч олон хүмүүс энэ зүйлийг алдаж байна. Тэгэхээр та бурхантай хамт алхах алхаагаа эхэлж байна. Танд зориулсан аялал байгаа. Би та нарт хэрхэн туслах талаар зарим мэдээллийг өгөхийг хүсэж байна. Бид чадах хэрээрээ туслах болно. Бидний уцтаарай. Бурхан таныг эвээх болтугай. Баярлалаа. Итгэл найдвараар дүүрэн амьдрахад тань Joyce Meyer-ийн Итгэл найдвараар ирээдүгэ хар товхимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдорой.